Энийг бид бүтээн байгуулалтгүйгээр төсөөлөх аргагүй. Бүтээж цогцлоож байж хөгжлөөгөж ярих. Тэрхүү бүтээн байгуулалтыг гар биерээ цогцлоодог хүмүүсийн тухай бид өгүүлэх гэж байна. Тэд бол барилгачид. Хойбор нутгийн хөгжлийн нэгэн хэсгийг бүтээж байгаа Турайн тамга барилгын компани барилгачид баруун бүс буюу цэцэрлэг сумыг шин цагийн жишг сум болгон хөгжүүлэх ажилд гар бие оролцож байгаа юм. Барилгачны нэг өдөр хэрхэн өнгөрдөг юм болоо. Тэд өглөө нартаа уралдан босож өдрийнхөө төлөвлөгөөт ажлыг гүйцэлдүүлэхээр яарцгаав. Цаг нартаа уралдахгүй л бол зуны нар намрын налгар нар тэднийг хүлээхгүй. Нэг л мэдхэд хүйтний ам наашлаж өхөрийн ам цаашилж байгаа. Тэдэнд шинэ багаж болоод ажлын хувьс иржээ. Шинэ багаж бол барилгачдын хувьд ажлаа нуглах гол зэвсэг. Класс төгсөж байгаа ийшиг. Сүхбат даваачир 28-аас 28. Нэг жилөөтэй байгаа юм тий. За багжнууд авчих манайхаа. Одоо бүр дулаан бэлий авчирсан. Тэрийг жоохон хүүтэрхээр тавьж гэнэ. Одоохондоо хамаагүй бигнэж болохгүй. Намар даа. За тэгэд ажлууд сайн байна уу? Ерөнхийдөө бол энэ ажил маань нөгөө төлхөр гардуулах нөхцөлтөө цэцэрлэг сумын төвийн шинжилэл гэдэг төслийн хүрээнд улсын хэмжээгээр 16хан сумд хэрэгжиж байгаа төслийн нэг нь Хүсгэл аймгаас одоо ганцхан цэцэрлэг сум авсан. Бид нар юу хийх вэ гэвэл сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийн. Цэцэрлэг сум 30 он хүртэл хаашаага тэлж яаж өргөжж хөгжиж хөгжихийн гэдэг талаар сумын ерөнхий төлөвлөгөө хийн. За дараа нь энэ цэцэрлэг сумд хийгдэх ажлын зураг төсвийн ажлыг гүйцэтгэх нь энэ нийт ажлынхаа хүрээнд. За тэгээд 2.4 км хэртэй дулааны шугам хийн, 1.7 км бохир усны шугам хийн. Цэвэрлэх байгууламж 75 м3 хоногт одоо цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил хийн. За дээр нь уурын зуухыг одоогийн байгаа уурын зуухан дээр нь шинжилэл хийж уурын зуухын барилгыг шинчилж одоо засварлаад дэрэгд нь өргөтгөж усан сангийн барилга барина. Хажууд нь мөн гүний удгийн барилга угсралтын ажлыг хийн. Шинэ одоо цэвэр усны их усэр гаргана. Иргэдийн хүсэлтээр бид нар бас нэг зүйлийг хийж байгаа. Тэр нь юу гэвэл ахуй үйлчилгээ, халуун усны хамтарсан төв ийм барилга хийн. За ахуй үйлчилгээ дотор бол зөвхөн одоо цөөхөн өрөө биш те. Сүүлийн үе одоо тэр компьютерийн үйлчилгээ явуулах, одоо бусад хэвлэлийн үйлчилгээ ч гэдэг юм олон төрлийн үйлчилгээ явуулах ийм ахуй үйлчилгээний төв, дэрэгдээ халуун устай, саунтай ийм үйлчилгээний төв барина. За мөн сумын төвийн иргэдэд одоо бас ая тухтай амьдрах орчныг нь бүрдүүлэх зорилгоор 1.2 км бетонын хүчлэлттэй зам тавих юм. За ингээд нийтдээ энэ 5 тэрбум төгрөгийн ажлаар бол ийм их зүйлийг хийж гүйцэтгэх нь турбааны дулаалган дээр Монголд одоо сүүлийн үед нэвтэрж байгаа Оросын технологиор нөгөө турбаага хөөсөн дулаалгаар дулаалдгүй буддаг корунд гэдэг одоо тийм буддаг технологиг оруулж ирж байгаа. Тэрний одоо 1 мм зузаан корунд будаг 5 см-ийн нөгөө хөөсөн дулаалгатай дулаан нэвтрүүлэх тий дулааныг одоо дамжуулах чадвараараа тэнцэх тийм шин технологи анх удаа Хүсгэлд оруулж ирж байгаа бас. Одоо бидний оруулж ирж байгаа цэвэрлэх байгууламж бол бохир усыг 92-оос 93% бүрэн цэвэршүүлээд эргээд одоо мал газар тариалан юу гэдгийг те хэрэглэх одоо мал уухад ч гэсэн хордохгүй ийм хэмжээнд болгож цэвэршүүлээд ил задгаа горих болгож урсгах ийм технологиг бас сонгож байгаа. За уурын зохны хувьд ч гэсэн одоо хөдөө орон нутагт байхгүй бас нэгэн өөр технологиор ажилладаг ийм халаалтын тоогоо 1.4 гигакалорийн нэг том тоогоо 0.5 гигакалорийн хоёр жижиг тоогоо тэр нь бол энгийн галгаатай хуучин бас орон нутгийн хүмүүс ашиглах бас арай төхөмтөөмө гэж тийм тоогоо сонгосон. За тэгээд материалын хувьд бол ачигдаад ирж явж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол ажлаа маш шуурхай хийх чанартай хийх ийм үүрэг хариуцлага байгаад нийтдээ нэг 40-од дулааны худаг хийн. За бохир усан дээр бол цасны 30 хэдэн бохирын худагтай 1700 м ийм шугам байж байгаа. За ийм л зүйлүүдийг хийндээ за ингээл бүгдээрээ бүтээн байгуулалтыг энэ ажлыг хийгээд цэцэрлэг суманд хүлээлгэж өгөх. Ер нь бол аймгийн хэмжээнд улсын хэмжээндээ бас жишг болохоор ийм зүйлийг хийхээр зарж байгаа. Өглөөн нар тунгалаг сайхан байлаа. Сумынхан ажин түжин. Барилгачдын үүрсэн барьсан багжны чимээнээр сумын төв ойрносоо сэргшин болно. Ингэж
жилд тэдний нэг өдөр эхлэх. Одоо 7 цаг 40 минут болж байгаа. Өдөртөө би нэг 100-аар 200 гал хийдэг юм да. Энэ open гэдгийг турвааны эвэр юм нэгсэндээ бол. Тэгээ одоо 2500 м газар л хийх юм шиг байгаа юм. Тэгээд 5 м тутамд 3-ыг хийнэ гэсэн. Тэгээ энэ 1500 шахмыг хийж хол болно гэсэн юм. Энэ одоо ингээд ороос 12 ч 10 ч үе нөө тэгээ 1200 болж байгаа юм. Тэгээд энэ өхөл бэлдцээ өөрөө гараар хийнэ. Энэ дээр нь тавих төмөр энэ шигтгэж байгаа юу хүртэл бүгд гараар тааригчаар таарч хийж бүх материалаа ингэж өөрөө хийж 13 дөрөв ажиллаж байна даа. Одоо үгүй яг нь хөсгөл юм цэцэрлэгсэн юм. Энд ажилд ороод явах. Энд нэг ажил хүссэн. Тэгээд энд ороод ажил хийж гэсэн. Сумаас одоо 7-8 хүн ажиллаж байна. Нэг жолооч байна энэ машинтайгаа. Тэгээд наар зүр энэ газар ухаж байгаа юм цотгож байгаа газар 5-6 хүн ажиллаж байгаа шиг байна. Нийтдээ 7-8 хүн ажиллаж байгаа шиг байна даа. Шинэ юм эхлээд одоо энэ 5-4 ажилд ороод их сайхан байна. Би ч одоо ийм шавар зуурч одоо ийм юм хэвлэх байх юм хийдгүүл хийж үзээгүй хүн л дээ. Одоо тэгээд анх удаа л хийж үзэж байна. Ийм нэг болохоор юм байна. Бас хүн их л заалгасан юм а тэгээд тэрнээс хойш эхний өдөр нэг заалгаад тэгэл тэрнээс хойш шовт өөрөө хийвчтэй гардаангаараа. Бүтээж босгоно гэдэг тухайн хүнээс нөр их хөдөлмөр хүч бас сэтгэл зүрх шаарддаг юм. Сэтгэл шингэж гэмээр чанартай настай бүтээл төрдөг жамтаа байна. Та бидний харж байгаачлан барилгачид маань өнөөл нөр их ажилдаа дарагдан ажиллаж байна. Тэр үнийг дуусгах чухал дараагийн ажилдаа шамдан учирна. Ерөөс тэдэнд ажлын цагаар зүгээр сунаа гэсэн байхгүй. Одоо цаг 8 болж байна. 7:50 болж байна. Өнөөдөр манайх энэ одгийн хэв ашмал зангидах ажил хийж хөнжлөө. Ерөнхийдөө дуусч байна одоо. Маргааш цотгоно. Өнөөдөр манайх 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Энэ хийх чинь 20 мод 30 сантинд бариулж энэ хооронд нь хийн. Тэгээ бэхэлгээг нь маш сайн хийж өгнө. Дөрөв талд нь цонх гаргаж өгнө. Тэгэл эндээс энэ айлууд нь албан байгууллага оруулга авах. Огтл төвш хүмүүсээ. Тийм учраас энийг өрч байгаа. Цутгалтын машины чимээ сумынханд хэдийнэ танил. Зунжингаал ингэж дуурсан учраас энд бүтээн байгуулалт өргөж байгаа гэх юм. Харин энд ямар шүүхэн ажил бүрдээ шүүхэн юу хийх гэж байгаа юм. Энд бол шугамын төв магистралийн ажил явагдаж байгаа. Каналын бэлтгэлийн ажил явагдаж байна. Тэгээд нэгдүгээр баригад болох тишиг ахлагчтай 6 хүнтэй баригад энд ажиллаж байгаа. Өдөртөө нэг 100-аас 120 м цутгалд явуулдаг байгаа эднэр яг юм шугамынхаа. Тэгээд тийм худаг мудаг орох юм бол арай өөр маягаар гарна. Цементийн марк маань бол 200M гэсэн маркаар гарч байгаа. Төв магистрал шугам явна. Энэ шугам маань ерөнхийдөө метрийн өргөнтэй 40 метрийн өргөн дотор цэвэрж байна. Ханных нь өндөр нь 40 сант. Тэгээд 20 сантын тагаар таглагддаг байгаа. Юугаар хучлтын автангаар ерөнхийдөө иймэрхүү тийм компенсатор материалын цутгасан байна. Дулааны өх буцах шугам. Тэгээд цэвэр усны өх нэг шугам. Үндсэндээ 3 шугам л явна. Бохир нь өөр бас өөр төхөөрөмж, өөр газар ухаж, өөр байдлаар дангаар нь шийддэг байгаа бохирын. Дулааны шугам 2500 м шугам хийхээс одоогийн байдлаар 1300 м шугамын яг цутгалтын ажил бараг л дуусах шатандаа явж байна да. Одоо хучлтын автангийн ажил өнөө маргааш эхлэж байгаа. Тэгээд турбагаа хөвөл хучлтаа хийнэ. За тэр шүү. Тун утахгүй өвөлдөө хасах 40 хэм хүртэл хүүтэрдэг цэцэрлэг сумынхан дулаахан тухтаа суух орчин нөхцлөөр хангагдах юм. Манайх өнөөдрийн байдлаар апалх зэнгэж каналаа цутгаж байна. Өдөрт 40-50 утсанд зурдаг. 70-аас 100 м канал цутгадаг. Худаг өдөрт нь зангиж цутгаж бараг нэг өдөр болдог. Гэтэ бас
мапалга зангидна л та хажуугаар нь. Манай өнөөдөр 7 өнийг бүрэлдэхүүнтэй. Натаа нийлээд. Бас бахарх зүйл байлгүй л яах. Эргээ хийсэн юм харахаараас сайхан л харагдав. Ер нь яг нямба чанартай хийчихэл гэсэн л зорилготой л байна. Цаашид ер нь том бүтээн байгуулалтанд оролцох бодолтой байгаа. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа болохоор өндөр хангалт сайтай. Халуун залуу насаа бүтээн байгуулалтанд зориулж байгаа энэ залууг харахад сэтгэл үйг. Учир нь үүн шиг олон залуус эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бие зүрх сэтгэлээрээ зүтгэж яваа. Ийм ажиллах хүчтэй улс чинь хөгжихөөсөө яахсан бэлээ. Тэд өдөртөө 40 ут цемент зурж хүч бираа гайхуулцгааж байна. Манайх ерөнхийдөө боловсон хүчингүүдээ бол мэрэгч сургуулийн үйлдвэрийн төв хөсгөлийн тэндээс бэлдсэн байгаа. Бас Улаанбаатарт төрөл бүрийн сургууль төгссөн хүмүүс ч бас байж байгаа юм. Барилгачин, оюуталчнаас ахуулаад бүгд л байж байгаа юм. Барилгын ажил ерөнхийдөө бүтээн байгуулалт гэдэг утгаараа ер нь хүн бүхэнд л сайхан сэтгэл төрөлдөө. Ерөөсөө бүтээн байгуулалт гэдэг утгаараа л надад их сайхан санагддаг шүү дээ. Би зөнд одоо мөрөнгийн цэвэр усны хороол гээд мөрөнгийн 4-5 хороонд цэвэр ус татсан байгаа. Мөн дулааны цахилгааны станцтай холбогдуулж 5000 м шугамын ажлыг бас татхад гар бие оролцсон байгаа. Тэгээд хамт олон ахалж явна гэдэг бас сайхан. Манай хамт олон дандаа залуучууд байгаа. Улсын хөгжил сумаас эхлэх учиртай. Сум хөгжөөдөл байвал улс төдий чинээ хөгжлийн тэнхлэхээ урагшлуулж байна гэсэн үг. Сумын төвийн шинжилэл төслийн хүрээнд цэцэрлэг суманд газар доогуур хот босгох ажлыг барилгачид маань амжилттай хийж байна. Бүтээсэн бүтээлээрээ бахархах нь хамгийн том бардаг мал. Байгууллагууд нь болох тэр сургууль дотроо болох тэр хичээлийн байр, дотор байр гээд нэлээд хэдэн төрлийн байр орж байгаа. Тэгээд цэцэрлэг тэгээд цагдаа, эмнэлэг, халуун ус гэх мэтчлэнгийн байгууллагуудын дулаан, цэвэр усны хангамжийн сувгийн бэлтгэл ажил бол үндсэндээ ингээд дууссан байгаа байдал нь энэ байгаа. Энэ маань болох тэр нийтдээ нэг 731 м шугамын шинжилэл явагдсан байгаа. Энэ дэр хууч урд өмнө явж исэн шугамын. Тэгээ шинжиллийн ажлууд нь бол ингээд одоо ингээд турбаа хөөх ажил нь үлдчихэд сувгийн бэлтгэлийн ажил бол үндсэндээ дуусчод байж байгаа нэ. За ерөнхийдөө энэ эмнэлэг буюу зүүн жигүүрийн шугам байгаа. Энэ уурын зүхнаас наашаа гараад зүүн жигүүрийн шугам цэвэр устайгаа хамт яваад тэр эцсийн тэр булангийн эргэлтийн худган дээрээс цаашаага зүүн жигүүрийн хорооллыг хангах зорилготой этийн төлөвтэй тэнд худаг байгуулагдаж гисэн байгаа. Энэ нь болохоор ингээд эмнэлгийн энэ хоёр давхар шин барилга, гараж, хуучин эмнэлэг, амарх байр гэсэн юм объектэд орж байгаа юм. Тийш уршаад халуус, шинэ халуус нь бас давхар энэ хуучин халуусны хажууд баригдах юм. Тэгээд тэр шинэ халуусанд бас шугамыг оруулж өгнө. Ажлаа хүйтнээс урдаж дуусгах нь барилгачдын маань гол зорилго. Өглөө нартаа уралдаж боссон тэд өдийн цайны цагаараа түр амас хийн. Хийцтэй цайны үнэр хамар цоргиж барилгачд ядарсан шинжгүй инээж наригах нь айда. Үнэхээр л залуунаас хийж бүтээх их тэмүүлэл бий гэдгийг илтгэж байлаа. Намтраа ажиллаж байгаа найз нөхд ажилчид хамт олон барилгачдын баярын мэнд хүргэе. Намайг Бацаахны даваасан бөгддөг. Би энэ компанид ороод 3 жил болж байна. Анх цэвэр усны ажил хийжсэн. Хорооллуудаар гудамтар. Тэгээ нодлонгоос нь дулааны цахилгаан станц ажил хийгээл шугамын. Энэ жил одоо энд ирсэн. Цэцэрлэг суманд ирсэн юм ажил. Дулааны шугамын ажил хийгээд явж байна. Цааш дөрн энэ компанидаа ингээл ихийг сурч мэдээл ингээл мэрэгжил юугаа дээшлүүлэл явъя гэж боддог шүү дээ. Өнгөрсөн үеэс сургалтын суус оюутлага компаниас тэгээ цааш мэрэгжил болон хөгжүүлээд цааш ингээ ажиллаад явна гэж бодож байгаа. Тэгээ наг ийм сайхан ажилд оруулж ихийг заа сургасанд баярлалаа л гэж. Би 22 жил барилгын ажил хийж байна.
Бүгдээр байгаа шүү дээ. Тэгэл барилгын ажиллагч сайхан шүү дээ. Барилгын ажил хийхдээ бол ер нь. Энэ уужаа хийж яана өөр бетон ажил хийж яана хив винтер хив хашмал зангидж яана та тэгэл. Нодлон Тоорон хамт гэдэг компанид орсон. Манай компани нодлонгоос энэ зуны хүртэл мөрөн сумын төв магистрал жигмийн шинжилгээ ажил хийгдсэн. Энд гар бие оролцсон. Тэгэд өнгөрсөн хавар засгийн газраас хэрэгжүүлж байгаа мэрэгчлээ ажилтан бэлтгэх сургалтанд хамрагдаж санд техникийн сэлээсээр мэрэгчлээ олж мэрэгчлээ дээшлүүлсэн байгаа. Тэгээ одоо мөрөн хот хэрэгжүүлсэн ажлаа дуусгачаад одоо цэцэрлэг сумын бүтээн байгуулалт хийж байна да. Би өөрөө барилгын өргөж зуршилт мэрэгчлээ. За энэ компанид би 3 жил ажиллаж байна. Аюулгүй шугамар барилгын өргөж зурсагч гэдэг мэрэгчлэл мэрэгчилсэн. Шантрах бич байхгүй дээ. Шантраадах юу байх вэ? Хийс ажлууд хараад үзэх гоё нэ. Сайхан. Би 1 жил ажиллаж байна энэ компанид ороод. Энэ үйл можны мэрэгжлэр төгссөн. Тэгээд энэ компани дээр можноор одоогоор ажиллаж байгаа. Чадахгүй мэдэхгүй юм бол байсан. Тэгээ энэ ажиллаж байгаа хамт олноос зөндөө их юм сурсан. Баярлалаа шүү гэж хэлээ. Дулааны шугамшилжэнд орж ажиллаа. Жил болж байна да. Миний юу бол зурмаг тэгшлэгийн дээр явдаг. Мэргэжил өрлөгч. Кофе оператор ч юм. Мэргэжил бүхэн сайхан шүү дээ. Тэгэл хүн хийж байгаа юмд л сэтгэл хангалуун байвал тэгэл бүхэл юм сайхан л байх л та. Манай дүүнер ч мундаг л дайрна. Ер нь ажилтаа гарцгаацсан мундаг хүмүүс ээ тийм үү. Дор хийх юм бүгдээрээ мэднэ. Санаа нээсэн тийм хүмүүс ээ тийм да. Манай удирдлагууд ч гэсэн тэгэл ер нь мундаг штэ ажилчтаа гин тэгэл ер нь ямар юу үлээд энэ л бүх талаас нь хангаж ажилт юм да. Ахархан ч гэлээ цайны цаг амттай байлаа. Харин одоо ажилдаа марш гэвэл арай болоогүй бололтой. Тэдэнд цайны цагийн дараа чөлөөт цаг гэж бий. Залуус хоорондоо ширэн бөмбөр өрсөлдөө. Ажиллаач хин амархаач амар. Амбагийн хой. Амбагийн хой. Амбагийн гардаг тусаа. Баа тоглож байгаа. Чөлөөт цагаа манайх ерөнхийдөө сакс волейбол тэгэл турнуукн дээр ингээл би намраа хөгжүүлээл тэгсхийгээл юм да. Нэг үзэр тоглоно. Орой амрахтаа яг нь зургтаа л үзсэн. Тэгэл нэг яг бөөгнөр сууж хууч өрцгөө гал тэгэл. Амранда. Ажлынхандаа манайхан энэ ирчвчээр илүү цааш илүү ихийг хийж үтээгээрээ ирчвчтэй шүү энэ ирчвчээ алдаж болохгүй шүү л гэж хэлээ. Туурайн тамга барилгын компани залуус хөдөө хөгжүүл сумыг шинжлэх ажилд хүчин зүтгэж байгаа бол харин Ахмад ажилчид Хөвсгөл аймгийн хөгжлийн зангилаа төв болсон мөрөн сумд өнөөл бүтээн байгуулалтыг хийсээр байна. Тэд залуусыг үлгэрлэн дагуулж бодит жишээ нь болж байгаа юм.
Одоо энд зай гаргахгүй. Хавтангуудынхаа энэ зайнуудыг ер нь гаргахгүй. Сайхан шахаад тэг шазгаагаа яаж тавь. Би ч угаасаа энэ сангийн мэрэгчлээ үнэ л дээ. Манай туурын намгч одоо дулааны нэгдсэн дулаан авч явдаг байхгүй юу? Одоо энэ 2 дугаар контр гээд одоо энийг хийж байгаа. 1 дугаар контр нь болохоор одоо нэг юу хийсэн. Энэ түү станцаа юу штэ. 2 дугаар контрыг одоо ингээд тавиад дараа марах одоо дуусч байна. Тэнс хамгийн сүүлд хийсэн. Энэ зөвнөд ийм бүтэн байгуулалтанд оролцсон. Ер нь 440-аас ахуулаад манайх чинь тэгээд юу бүрэн хаан сургууль 440 бүрэн хаан сургууль тэгээд энэ гурилын үйлдвэр ирчим тэгээд Темс хийж дуусч байгаа. Одоо ингээл дуусах ажил руу ороод явж байна. Бид нэр туурын там компани ажиллаж байна. Дулааны шугамын ажил хийж байна. Өглөөрөө хэдэн хавтан тавилаа. Тэгээд бид нэр яг одоо энэ хавтангаа тавиал, шавардаал, будаал тэгэл болдгийн да. Өнөөдөр ер нь тийм л ажил хийнэ. За хөдөлмөр хамгаалалт талаас л бид нар чинь нэгтэл ажиллахгүй бол техник дамнаг төхөөрөмжөнд ажиллаж байгаа болохоор хөдөлмөр хамгаалалт тал юм байна да. Бэрхшээлтэй юм байлгүй яг уу те энд ус мус алдах хийнэ тэрэ тэгэл халуун ус мус дээр нь яг бэрхшээлтэй талууд бий. Өвлийн өвтөнд бол энэ тэнд ус алдах чаас хэцүү шүү дээ. Дараасаа овцтой л явж байгаа ч дээ. Сайхан тал нь байлгүй яг уу. Мэргэжлэрээ би сайхан гэж боддог шүү дээ. Энд ингээд бүтээн байгуулалт хийгээд явж байгаа гэдэг чинь хүний хамгийн сайхан тал чинь линий байгаа шүү дээ. Ч явсан тэгэл би энийг хийсэн маа гэсэн нэг юмтай явна гэдэг чинь хүний нэг сэтгэлийн бүтээн байгуулалт тэр болоод байгаа юм шүү дээ. Манайх ч одоо сум төрөлт тавьсан. Шинэ идэр мэдэрт одоо тогоо могоо тавьж явсан. Тэгээ шугам могоо солиод саяхан гэтэл аруулгын одоо нэг ахуй үйлчлэгээ гэсэн тэрийг монтажчаад ирсэн. Хүлээлгэж өгчөөл. Залуучтай хандж одоо ажилтаа өрөвдөлттэй. Одоо өөрийнхөө мэргэжлийг л одоо хүнд гайхуултлаа хийх хэрэгтэй юм. Тэгэл өөрийнхөө мэддэг чаддаг бүхэл юм хийлж ярьж ил явдаг да. Одоо 66 оноос хойш 48 жил ажиллаж байгаа юм шүү дээ. Томоохон бүтээн байгуулалт гэвэл тэгээд одоо энэ аймгийн захирал удирдлагын ордон байна. Дараамын театрын өргөтгөл байна. Тэгэл энэ хүүхдийн ордон маань тэгэл бариагүй барилга байхгүй. Зүгээр сүүлд нь карантин болсноос хойш бол бүх барилга дээр дамжиж ажилласан. Мэргэжил бүхэн сайхан цэцэрлэг сумыг жишгсэн болгох зорилтын хүрээнд хийгдэж байгаа газар доорх бүтээн байгуулалтын ажил гагнуурчин шиг чухал хүн байхгүй. Холбоос бат байна гэдэг тухайн ажил, тухайн бүтээн байгуулалт төдий чиний бат ахын нэг илэрхийлэл. Энэ туурын таамагт энэ хавар 4 сард орсон. 4 сараас хойш тасралтгүй өдөр хүртэл ажиллаж байна. Тэгээд одоо энэ миний нэг агенч болохоор турбан гулсах гэдэг байгаа. 4 төрлийн юм хийж байгаа. Энэ суурин тайрагчин дээрээ тайрж бэлдэж явж энийг агна. Тэгээд турбаага бас голоор нь зүсэж бас зүсэлт хийж бас турбан доороо бас хийн. Тэгэл янз янзын юм эндээ ер нь гагнахаас өсвөлэл ер нь. Одоо энэ гулсхаа гагна, удгийн цонхны ялуу гагна. Тэгээд бас шаврынхаа миксер згсэрийг бас цоорж ирсэн. Тэгээд юмнуудыг бас гагна. Бас турбан мурабаас гэж жоохон гагна. Энэ компанид орж ирээд бас мэдлэгээс жоохон ахиулсан. Өмнө нь бас нэг жоохон багасаа хийдэг байсан. Өнөөдөр бол ерөнхийдөө бол миний ажил өнөөдөртөө ингээд ер нь дуусч байна. Турбаага тайраад ер нь дуусч байна дээ. Наран жаргажээ. Харин барилгачид маань ажилласаар барилгын техникийн дуу шөндөл болсон ч дуурсаар. Энэ чимээ тун удахгүй цэцэрлэг сумыг орчин үеийн товх тухтаа сумдын нэг болгоно. Хүмүүс хот руу бос хөдөөрөө тэмүүлэх бол учир нь суманд хөгжил амьдрах орчин бий болсон. Туурын таамаг барилгын компани барилгачид ийм л бүтээн байгуулалтыг босгож явна. Харин одоо тэдний орон амралтын цаг ирсэн байна. За одоо ажилчтай маань орой хоолой идэх гэж байгаа. Одоо
9 гэж хоол иддэг байгаа би. Ажил нь хоол идээд амардаг байгаа. Ая тухтай сэтгэлээсээ сайхан хоол идэж өгье гэж боддог ажилчтай. Тэгээд өглөө 6 цагаас босоод ажилчид 7 цагаас сайндаа гарах хэвээр, цайг нь бэлэн байх хэвээр хувраа итгэмтэй. Өдөр 12 цаг гэхэд унтан цаг болоход хоол бас бэлэн байх хэвээр. Өдөөс хойш 5 цагаас сайнд ороод орой 9 цагаас хоолнд ордог. Орой болохоор шингүүртэй нэг унтахтан амар шингэхэд төргөн гэж шилтэй хоол идэх. Тэгээд цайны цагаар нь хувраа идэх юм. Ер нь өөрсөнд нь тижээлэхтэй болоо аарц, ер нь сүйтэй будаа, сүү мөө аль болох жоохон биенд нь хүртэл тижээл өхөр болтой тиймэрхүү хоол хийж өгдөг. Манай нөхөр бас энэ барилгад ажиллаж байгаа юм компани. Тэгээд би бас тоогооч хийж байгаа. Тэгээд цаг нь аргагүй ажил хийдэг байж бас. Өөрийнхөө амьдралын төлөө ажиллаж байгаа болохоор бас айхтар хүндчиг гэж хэлэхгүй дээ. Тэгээд би болоод амж өөрсөндөө хийгээ сураад бас юм болж ирсэн байна. Айхтар хүнд. За одоогийн байдлаар манай баг 8 цаг 50 минут болж байна. Тэгээ манай баг каналаас утгаад одоо баг дуусч байна. Манай баг бол 5 хүний бие бүрэлдэхүүнтэй ажилладаг. Өглөө 8-аас орой 9 хүртэл ажилладаг. Өдрийн ажлын байдал гэх юм бол канал зангадах, цутгах, худаг зангадах, цутгах тийм ажил явагдаж байгаа шугам, дулааны шугамны ажил бол. Олон түмэнд ийм дулааны шугам тавьж өгч байгаадаа бид бүхэн бас баяртай байна. Манайх мөрөнд бол одоо 4.5 км шугам тавьсан байгаа. Тэнд бол одоо би бүр ихнээс нь ажиллаад дуусчлан ажиллаад энд одоо ажиллаж байна дээ. Бэрхшээлтэй цал бол гаагүй шүү дээ ер нь. Тэгэл цагтаа амраал, цагтаа гараал тэгэл ажиллаад явуулт юм да бид нэр. Гинэн цагаан инээдтэй энэ хүмүүс бүтээлийг бий болгож улсын хөгжлийн тулгцыг нь болж байна. Харин тэдний нэг өдөр ин өнгөрдөг. Тэд бүтээн босгохыг хэрэглэлээр энэнийг хөтлөө. Маргааш тэдний ажил бас л ингэж л өнгөрдөг. Харин нөгөөдөр түүний маргааш эхлүүлсэн ажил дуусаж хоймор нутаг гин шин бүтээн байгуулалт цогцлоод цэцэрлэг сумынхан 5 тухтай орчинд амьдрал буцалгаараа. Манайхан лагшил хэлээ та. Манай их маш цэцэрлэгийн бүтгэр нь дахиад үүсч чадвар гэж хэлээ.